За энэ жилийн хувьд бол 8 дугаар сарын 1-ээс эхлээд бүртгэл явж байгаа энэ цаг мөчид харьцангуйгээр хаягийн бүртгэл бол цэгцэрсэн байна. Гэхдээ асуудал байна. Хаягийн бүртгэл бол цэгцэрсэн байна. Өнөөдрийг хүртэл 15 хоногийн үйл ажиллагаа явуулж байгаад хаягийн бүртгэлтэй холбоотой шижил төлөвлөгөөтэй холбоотой гомдол саналууд өнгөрсөн жилийнхаас хамаагүй бага байгаа учраас иргэд хариуцлагатай болсон байна. Хаягийн бүртгэл энэ нь улсын бүртгэлийн систем баталгаажсан бол асуудал цэгцтэй болох юм байна гэдгийг маань иргэд ойлгож ирсэн учраас харьцангуйгаар энэ чиглэлийн асуудал байна. За бид хаягийн бүртгэлэн шийдэгдээгүй гинтийн шижил төлөвлөгөө хийж байгаа төр орчносын хүчтэй хүүхдүүд энэ жил мөн 2 дахь бүртгэлээ бүртгэхээр 2 дахь бүртгэлийг 9 сарын 11-ээс бүртгэнэ гэсэн байдлаар зохицуулалтаа хийгээд энэ зохион байгуулалтын ажлуудыг хийж байгаа гэдгийг бол аль биесээр хэлье. За өнгөрсөн хичээлийн жилд бол 141,023 хүүхдийн маань 130,000 хүүхэд нь яг 3 үе шатны бүртгэлийн хугацаанд бол бүртгүүлсэн. Үүнээс 2,000 хүүхэд маань хуваарлагдсан цэцэрлэгтээ бүртгүүлсэн газартаа яваагүй. Хэрвээ яг энэ хүүхдүүд бүрэн хамрагдсан бол 92% нь хамрагдах боломжтой ийм нөхцөл байдал байсан. Гэхдээ хуваарлагдсан цэцэрлэгтээ яваагүй 2,000 хүүхэдтэй хасах юм бол өнгөрсөн жил нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдтэй 90% та болсон гэдгийг бас 90% та хамраа сургалттай болсон гэдгийг бас аль бие усаар гэсэн зүйтэй болов гэж ингэж бодож байна.